Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Спорт ангаа ухааны эрдэм шинжилгээний төвийн уламжлалт ангаа ухааны хүний хэмж айтхан байна. За өнөөдөр та бүхэнд би спортын гэмтэл хэд ачаал үед уламжлалт ангаа ухааны эмчилгээ яаж үр нөлөө үзүүлдэг вэ гэсэн бяцхан мэдээллийг хүргэх гэсэн юм аа. Ихэвчлэн спортын гэмтлийн хэд ачаал үед Европ болон уламжлалтаар хавсарсан эмчилгээнүүдийг ихэвчлэн бас авч хийхэд оновчтой байдаг. Тэрний дунд дотор уламжлалтын талаас яаж эмчилгээ хийвэл зүгээр вэ гэдгийг ярьж өгье. Бэлтгэлийн ачаал нэмдэхийн хэрээр булчин холбоос болон зөөлөд гэмтэх, ядрах, улмаар эдийн гэмтэл авах эрсдэл өндөрсөж бие махбодын ядралт нэмэгддэг. Энэ үед яг тамирчин болон хүний гэмтэл бэртэл авах нь ихсдэг. Бие махбодын эд эрхтэнд гадаад эсвэл дотоод механик хүч үйлчлэх үед булчин шөрмөс үе болон холбос зэрэгцүүлэлтийн гэмтэж бүтцийн болон үйл ажиллагааны алдагдал үүсэх спортын гэмтэл үүсдэг гэдгийг хэлж байгаамаа. Ихэвчлэн яг хэд ачаал авсан гэдэг гол утгыг эндээс агуулж байна. За уламжлалт ангаа ухааны өвчний шалтгаан шинж тэмдэг биеийн тэнцвэр алдагдлын түвшин тодорхойлж эмийн болон эмийн бус согс аргаар эмчлэх өвмөс зарчимтай ангаах юм аа. Эргэтэн тогтцооны уялдаа холбоог сэргээх, замаар хөвдөлт намдаах, өрөвслийг буруулах, сэргэлт, нөхөн төлөлтийг дэмжих, дархлааг бэхжүүлэх зэрэг нөлөөлөг үзүүлдэг. За энэ дэр уламжлалтыг дурдж ярихад уламжлалт өөрөө болохоор олон жилийн турш уламжлагдсан бие махбод сэтгэл зүйн орчин харилцааны холбогдлыг эмчилдэг эмчилгээний нэг юм аа. Энэ дэр хэл сэтгэлгээд бас яригдаад явцдаг. За уламжлалтын эмчилгээ маань өөрөө дотроо биеийн зөв, цахилгаан зөв, барай, засал, бомб, төвнөр, гуашаа гэсэн эмийн бус эмчилгээнүүд байгаа. Зөв зохистой энэ эмчилгээнүүдийг хийгээд сэргэлт сайжирч ачаал даах чадвар нэмэгдэн гэмтэл бэртлээсээ үр дүнээр өөрчлөн сэргийлэх боломж үүсдэг. За жишээ авч үзэхэд барай маань өөрөө хүний биеийн ядаргааг дээдлэх хурдан сэргийлт авах үүднээс бас барайг бол чухалчдаг. Яг ихэвчлэн барайгаараа булчин суллах талаас эмчилгүүд олон явагддаг юм аа. За биеийн зүг давчхандаа танилцуулаад явхад биеийн зүг маань өөрөө мэдрэл дамжуулдаг зохицуулж өвдөлтийг бууруулдаг, булчингийн зангирлыг солруулдаг, шөрмөс булчингийн өрсөлдөд өөр нөлөөтэй. За биеийн зүг гэдэг нь өөрөө юу вэ гэвэл биеийн зүг эмчилгээ нь уламжлалт анхааны гол арга бөгөөд хүний биеийн тодорхой цэвэрлэлд нарийн зүг хатгаж өвдөлтийг намдаан, цусны энергийг гүйцэтгэх сайжруулна, өрсөлдөгийг дарна, биеийн тэнцвэр тамир сэргээн, эдийн нөхөн төлөвчлөлийг идэвхжүүлнэ. Яг зорилго нь болохоор зүг тавьснаас тэр хэсгээс хэсэг газрыг өвдөлтийг намдаагаад цусны гүйдлийг сайжруулахыг ихэвчлэн хэлж байгаа. За бомб эмчилгээ маань болохоор ихэвчлэн хүмүүс хийс усны гүйдлийг сайжруулдаг, хэсэг газрын өвдөлтийг намдаадаг, бас булчины өрөвслийг шимэгдүүл, булчин суллаж өрөвслийг шимэгдүүлдэг гэж яригддаг. За энэ дээр маань голчлон барай засалтай хамтарсан эмчилгээ давхар явхад яг үр нөлөө өгдөг гэдгийг бас эндээс харж болоод булчин шөрмөс холбоосын энсвэрийг сэргээн, үе хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлнэ, булчингийн зангирлаас үүдэлтэй өвдөлтийг бууруулна, тамирчид дахин гэмтгээс сэргийлдэг. Энэ дээр дурдаад явхад гуашаа гэдэг эмчилгээ маань өөрөө тэр хэсэг газрын бас цусны гүйдлийг сайжруулахын тулд өвдөлтийг бууруулдаг, булчин солих төрөл бас байгаа юм. За ингээд авч үзэхэд уламжлалт эмчилгээ спорт гэмтэлд олон талын эерэг нөлөөтэй байдаг. Биеийн тэнцвэр болон цусны эргэлтийг нөхөж эдгэрэлтийг түргэсэх нь орчин үеийн эмчилгээтэй хослуулахад хамгийн сайн үр дүн гардаг ба тамирчин эрүүл байж гүйцэтгэл сайжрах гэдгийг энэ эмчилгээний арга талаас хэлбэл зүйтэй баха. За анхаарланд тулсанд баярлалаа.